Санхүүжилтийн YouTube сувагтаа тавтай морил бичлэг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монголд нэгэн бодогч болон санхүүгийн хүмүүс зориулсан вебсайт маш хурдан байдаг. За гарч дээр өгсөний дагуу нэгэн бодогч нарт зориулсан санхүүгийн мэдлэг олгох, өөрийн мэдээлэл авдаг хамгийн бест гэж бодсон 3 вебсайтаа танилцуулах болно. За хамгийн эхний вебсайт бол сургалт Pentax CGM гэж байгаа. За сургалт Pentax CGM-ийн хувьд татвар, нийгмийн даатгалын бүртгэл, удирдлагын бүртгэл гэх мэт сэдвийн хүрээнд хичээлүүд мэн бэлтгэсэн байсан. Бач жаргал, оюун туул, мөнх чимэг, баяр хүү багш нараасаа би өмнө нь онлайнаар болон биетэр сургалтууд авч ийсэн. За сургалтууд нь надад маш үр дүнтэй. Дээрээс нь яг цаг тухайд биднэрт ямар хууль дүрм шинээр хэрэгжиж байгаа вэ гэдгийг уялдуулж масын тайлбарлаж өгдөг надад таалагдчихсан. За бүгдээрээ бүх хичээлүүдтэй танилццгаая. Бидний өдөр тутамдаа нэгнээсээ асуугаад хэлж чаддгүй асуултуудын хариулт бол надад энд байгаа юм шиг санагдсан. За жишээ нь санхүү болон татврын үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах гэх нэг бүрчлэн биднэрт контент хэлбэрээр хичээлээ байршуулад тайлбарлаж өгсөн байсан. За санхүү болон татврын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах, валютын хаашнаас үүсэх төр зөрүү, үндсэн хөрөнгө дээр үүсэх төр зөрүү, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ гэх мэтчлэн за бид нар хичээлүүдээ үүсгэхэд үндсэн хөрөнгө дээр үүсэх төр зөрүүг бид нар яаж бүртгэх вэ гэд нэг бүрчлэн бүртгэлийн жишээтэйгээр тайлбарлаж өгсөн байсан надад маш их таалагдсан. За дахин нэг гоё зүйл нь нийтлэл хэсэгтэй. За нийтлэл хэсэг рүүгээ орохоор биднэрт нийтлэлүүд бэлтэж өгсөн байгаа. Жишээ нь зөрүүгийн тайлан хэрхэн бэлтгэх вэ? За зөрүүгийн тайлан гэж юу юм? Ямар тушаалын дагуу бид нар зөрүүгийн тайлан бэлтгэдэг? За дээрэс нь байнгын зөрүүгөө зохицуулах, төв зөрүүгөө зохицуулах хэрхэн яаж тооцоолох вэ гэдэг ингээд тооцооллын томьёотой нэгжлэн тайлбарлаад өгсөн байгаа. Татрын тайлангаар гарсан алдагдлын тооцоол, тайлан туяын татрын зардлын тооцоол, хойшлогдсон татрын үр төлбөрийн тооцоол гэх мэтчлэн биднэрт томьёотойгоор нэг бүртлэн ингээд тайлбарлаад нийлэл болгоод бэлтгэсэн нь надад маш их таалагдсан. Зарим хичээл маань үнэгүй байгаа. За зарим хичээл маань 20,000, 50,000, 25,000 зөвхөн бидний нэг удаагийн хоолны ч мөнгө хүрэхэргүй үнээр бид нар бүхэлдэн оюундаа хөрөнгө оруулалт хийх хэрэг байна. За хичээлийн худалдаж авснаас хойш нэг жилийн хугацаанд дахин давтаад үзээд явах боломжтой хүчинтэй юм байна лээ. За хоёр дахь вебсайт бол стандарт CGM. За энэ сайтын тухайд надад яагаад таалагдсан бэ гэвэл санхүүгийн тайлгнылын олон улсын стандарт буюу нэгтгэн бодох бүртгэлийн олон улсын стандарт гээд олон улсын стандартыг тайлбарлаж өгсөн бүх мэдээлэлүүд мэн байгаа. За олон улсын стандарт, жижиг дунд аж ахуйн санхүү тайлгнылын олон улсын стандарт, улсын секторын нэгтгэн бодох бүртгэлийн олон улсын стандарт гэх мэтчлэн олон улсын стандартуудыг нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн байгаа. За бидний үндэслэлж болгож ашигладаг СТО-ос имбаус нь хүчинтэй байгаа хэсэг гэд СТО-сын хэдий дагаж мөрдөж ажилладаг вэ гэх мэтчлэн нэг бүрчлэн олон улсын стандартуудаа тайлбарлаж өгсөн надад маш их таалагдсан. За дахин нэг таалагдсан зүйл бол кейс хэсэг байгаа. За кейс хэсэгтээ бид нар жишээ нь тулгарч байгаа асуудлууд бас зөндөө байгаа. Нэгтлэн бодогчдын групп дээр дандаа бүртгэл асуусан байдаг. Манай компани ийм үйл ажиллагаа явуулдаг. За энийг яаж бүртгэх вэ гэд нэг бүртгэлэн асуудаг. Жишээ нь хөнгөлтийг хэрхэн бүртгэх вэ? За бидний өдөр тутамдаа тулгарч байгаа асуултуудыг асуугаад нэг бүртлэн тайлбарлаж өгсөн байгаамаа. Үнийн дүнгийн тодорхой хувийн хөнгөлт үзүүлдэг бол хэрхэн бүртгэж тайлгнах вэ? За энэ тохиолдолд аж ахуйн нэгжүүд хөнгөлтийн хувийг хасан дүнгээр орлогоо хүлээн зөвшөөрнө. СТО-ос имбаус хэдийн дагуу бид нар бүртгэх вэ гэдгийг бас нэг бүртлэн тайлбарлаж өгсөн. За бүр жишээгээр ингээд за А компани нь 100,000 төгрөгнөөс дээш үнийн түнтэй худалдан авалт бүрт 5% хөнгөлт үзүүлдэг. Б худалдан авагч нийт 130,000 төгрөгийн бараа авсан. Энэ тохиолдолд дараах байдалтаар бичлэлт хийднэ гэв журналын бичлэлтийг нэг бүртлэн хийж өгсөн надад маш их таалагдсан. За дээрээс нь бүр СТО-стай нийцээгүй бүртгэл хөтөлж алдаатай тайлан гаргадаг байна гэсэн үг шүү гэд ингээд
бидний гаргаж байгаа алдааг улаанаар тодруулаад ингэж бичлэлт хийж болохгүй шүү гэж сануулж өгсөн байгаа нь бас ингээд дахин маш их уншаад сонсоод бичээд тэмдэглээд баймаар ингээд маш хэрэгтэй санагдсан. За ингээд нэг бүрчлэн биднэрт ганцхан хөнгөлт биш ийм олон кейсүүдийг яг бидний өдөр тутамд тулгарч байгаа асуудлуудыг ингээд нэг бүрчлэн кейс хэлбэрээр тайлбарлаад өгсөн байгаа. За тэгээд дээрээс нь миний ингээд хараад уншаад судалж байгаагаар энэ бол хамгийн ингээд цаг үетэйгээ нийцж явдаг вебсайт бол стандарт CGM-ийн юм шиг санагдсан. Жишээ нь валютын ханшийн зөрүүг зээлийн өртөг болон хэрхэн капиталжуулах вэ гэдэг кейс маань 24 оны 4 сарын 15-нд орсон байна гэх мэтчлэн ингээд мэдээллүүд маань байнга шинжлэгдээд яваад байгаа юм шиг санагдсан. Тийм учраас энэ сайтууд руугаа ороод сонирхоод үзээрэй. За стандарт маань бас видео хичээлтэй байсан. За хичээлийн хувьд бол 180 мянган төгрөг бүх хичээлүүд маань багтдаг юм билээ. За хичээлүүд дотроо ийм агуулгатай хичээлүүд орно гэдэг ингээд нэг бүрчлэн бас тайлбарлаад өгсөн байсан. За вебсайтаараа зочлоод сонирхоод үзээрэй. За 3 дахь вебсайт бол бизнес CGM. За яагаад энэ вебсайтыг танилцуулах болсон бэ гэвэл за бид нар бизнес CGM-ийг өдөр тутамдаа YouTube сувгаас амжилттай явж байгаа бизнес хүмүүстэй ярилцдаг гэдгийг илүү сайн мэдэх бах. Гэхдээ өнөөдөр вебсайтыг танилцуулж байна. Вебинар руугаа ороод санхүү рүүгээ ороод санхүү хэсэгт маань бизнес таны эрсдлийг удирдах чадах уу? Татврын хууль тогтоомжийг мөрдөж буй байдал, санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх аргачлал гэх мэтчлэн биднэрт ингээд санхүүгийн хичээлүүд маань байгаа. За бизнес CGM-ийн хувьд бол илүү жижиг дунд зохион нэгжүүд рүү чиглэсэн, удирдлагууд руу чиглэсэн хичээлүүд маань байрсан байсан. За бид нар удирдлагын төвчний хүмүүс учраас захиралдаа мэдээллээр хангаж эрсдлээ удирдах үүрэгтэй. За тийм учраас надад бизнес CGM-ийн санхүү рүү ороод хичээлүүд маань удирдлагын төвчөнд байгаа учраас маш их таалагдсан. За эхлэн бодогчдын группээр энэ бичлэлийг яаж бичих вэ? Тэр бичлэлийг яаж бичих вэ гэсэн маш их асуултууд байдаг. Аль болох мэргэжлийн хүнээс, мэргэжлийн компаниас мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ аваарэ гэж уриалахаарай. Болж байгаа мэдээлүүдээ бас үнэн зөв бодиттой мэргэжлийн хүнээс, мэргэжлийн сайтнаас аваасай гэсэн үүднээс энэхүү бичлэгийг бэлтгэж хүргэлээ. Санхүү жидүү YouTube суваг маань эхлэн бодогчоор ажиллаж байгаа болон суралцж байгаа жижиг дунд захирагчдын нэгжийн удирдлагууд болон санхүүгийн мэдлэгийг авахыг хүссэн хүн бүрт нийлэгдэх суваг байгаа. Бидний мэдгэсэн мэдээлэл таалагдж байгаа бол санхүү жидүү YouTube сувгаа дагаад дараагийн мэдээллүүдээ аваарай. Хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.